Окей, бүгдээрээ сайн байна уу? Hello Brain Code юм байлж ирдэг. Өнөөдөр бүгдээр хэрхэн яаж өөрсдийгөө хийж байгаа за веб аппликейшн болон за мобайл аппликейшн дээр QR кодтэй болох вэ? Энэ талаар бүгдээрээ суралцъя. За нэгдүгээрт QR кодтэй болохын тулд QPay-цэг имэйл рүү ордог. За QPay-цэг имэйл рүү ороод за эхнээс нь бүгдээрээ танилцаад үзье те. За мөн өнөөдрийн энэхүү хичээлтэй холбоотой за бичлэгтэй холбоотойгоор за QR кодын процессыг яг юу яаж болдгийм бэ? За тэгээд хэрхэн яаж одоо access token автгийм, хэрхэн яаж одоо нэхэмжил үүсгэдгийм, за хэрхэн яаж QR код гаргаж ирдгийм бэ? За энэ процессуудыг бүгд ингэ нэг нэгээр нь ээлж дараалаад за эхний 3 процессыг хийж гүйцэтгэж үзнэ. За нэгдүгээр QPay-цэг имэйл рүү орохоор за болохоор нүүр хуудас нь болохоор ингэж харагддаг. За энэхүү нүүр хуудас дээр нь QR код авах гэдээ дарах юм бол за өөрийнхөө мэдээллүүдийг бөглөнө гэсэн байна те. За энийг гэхдээ бид нар хэрэглэхгүй. За яагаад вэ гэх юм бол за энэ дээр нь бол бид нар өөрсдийнхөө за мэдээллүүдийг бөглөөд оруулахаар за static байдлаар QR код гарч ирдэг. За энэхүү static QR код гэдэг нь болохоор яадаг QR код вэ гэхээр зөвхөн бидний дансны дугаар QR хэлбэрээр гарч ирнэ гэсэн үг. Хэрэглэгч өөрийнхөө төлөх үнийн дүнг оруулаад бидний данс руу төлбөрийн одоо шилжүүлэх болох хийгдэнэ. Гэхэд бидний одоо веб аппликейшн болон за мобайл аппликейшн дээр болохоор нэг зүйл хэрэгтэй байдаг те. За тэр нь хэрэглэгч бүр дээр тохирсон өөрийнх нь QR код гарч ирэх хэрэгтэй. За тэгээд тэрэн дээр нь хамаарсан оруулах үнийн дүн нь болохоор хоёр төрлийн утга байвал их зүгээр те. За нэгдүгээрт одоо за контентын төлбөр байх юм бол за тэрхүү контентын төлбөр нь одоо за 4999 ч юм уу за 1000 төгрөг ч юм уу те байхад тэнд таарсан үнийн дүнтэй QR код үүсгэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хэрэглэгч өөрийнхөө дансыг цэнэглэлээ те. За бидний аппликейшн дээр дансаа цэнэглэлээ гэх юм бол өөрийнхөө хүссэн утгыг оруулахад за тэрэн дээр нь гарч таарсан байдлаар QR код гарч ирээд тэргүүрээ төлбөр төлөлтөө хийхэд шууд банкн дээр нь за та 1000 төгрөг одоо төлөх гээд аппликейшн дээр оруулсан байвал за 1000 төгрөг таны данснаас хасагдах нь байна. Та зөвшөөрч ийнө гэсэн байдлаар банкных нь одоо дансан дээр гарч ирдэг баймаар одоо банкны аппликейшн дээр гарч ирдэг байх хэрэгтэй те. За тэгэхэд тэрийг болохоор dynamic QR код гэж нэрлэдэг. За яагаад вэ гэвэл тэр нь зөвхөн тухайн хэрэглэгчийн тухайн оруулсан мэдээллийн утгыг агуулсан байдлаар хувьсаж өөрчлөгддөг дахин давтагдахгүй байдлаар гарч ирэх хэрэгтэй. Тэгвэл бид нар энэ static байдлаар одоо хэрэглэдэг энэ зургийн хэлбэрээр хэрэглэх QR кодыг ашиглахгүй гэсэн үг. За тэгэхээр хөгжүүлэлт гэсэн хэсэг рүү ороод за developer QPay-цэг имэн гэж байна тийм. За энэ дээр байгаа степүүдийн боёо одоо алхам шатлалын дагуу бид нар өнөөдөр энэ QR кодыг хэрхэн яаж үүсгэж болох вэ гэдэг зүйлийг тестийн орчинд ашиглаж үзнэ. За эхнээс нь энэ QR кодыг ашиглахад процесс нь болохоор ямар процесс болт юм бэ? За энтэй бүгдээр танилцж үзье. За энэ дээр болохоор за хэрэглэгч гэж байдаг юм байна, байгууллага гэж байдаг юм байна, QPay гэж байдаг юм байна, банкны аппликейшн гэсэн дөрвөн төрлийн за харилцагч хоорондоо холбоотой ажиллаж ийж за энэхүү QR кодоор за төлбөрийн одоо шилжүүлэх хийгддэг юм байна. За энэ байгууллага гэдэг. За байгууллага гэдэг нь болохоор бидний веб аппликейшн юм уу, мобайл аппликейшнийг хэлдэг. За жишээ нь одоо 5000 төгрөгийн үнэтэй контент байлаа гэж бодъё. За тэрхүү контентийг хэрэглэгч худалдаж авмаар байна те. За тэгвэл тухайн хэрэглэгч зориулсан 5000 төгрөгийн үнэтэй контентын QR кодыг хэрэглэгч рүү бидний зүгээс илгээнэ гэсэн үг. За бидний зүгээс илгээхэд за хэрэглэгч банкны аппликейшнаа ашиглаад цохон QR кодыг уншуулхад банкнаас за энэхүү гүйлгээ зөвшөөрлөө гэдэг. Гүйлгээ зөвшөөрлөө гэх юм бол цаашгаа яах вэ гэхээр за QPay л болохоор за энэ шилжүүлэх хийгдсэн байна гэсэн мэдээллийг явуулаад QPay-ийн зүгээс болохоор бидний аппликейшн руу за энэхүү шилжүүлгийг хийсэн байна, баталгаажуулсан байна гэсэн сигналыг болохоор явуулдаг. За тэрний дагуу бид нар хэрэглэгчдээр яадаг вэ гэхээр за таны контентийг үүсгэх эрхийг нээж өглөө. За таны membership-ийг идэвхжүүлж өглөө те. За таны одоо данс цэнэглэлт амжилттай хийгдлээ гэсэн байдлаар мэдээллийг явуулдаг. За бүр нарийн детальны харах юм бол одоо олон жижиг степүүд байна те. Жижиг алхмууд байна. За тэгэхэд жишээ нь одоо хэрэглэгч за нэг 3000 төгрөгөөр
дансаа цэнэглэмээр байна гэсэн хүсэлтийг за бидний аппликейшн дээр хийвэл яах вэ гэхээр бидний зүгээс эхлээд QPay л болохоор invoice буюу нэхэмжлийг явуулах гэсэн үг. За энэ хэрэглэгч 3000 төгрөгөөр дансаа цэнэглэх гэсэн юм аа. За манай хэрэглэгчдэд зориулсан QR код үүсгээд өгөөч гэсэн хүслийг явуул. За тэрний дагуу QPay болохоор бидэрт одоо deep link-ээр буюу за шифрлэгдсэн QR кодын утгыг явуулна гэсэн үг. За тэрнийхэн дагуу бид нар болохоор тэрийг QR кодыг харагддаг хэмжээс 64 битийн харагддаг QR кодыг хэрэглэгчдэд үзүүлнэ гэсэн үг. За тэгэхэд одоо хит хитэн алхмууд байна тийм. За хамгийн их нь болохоор за access token авах хүсэлтийг илгээдэг юм байна. За access token юм. За дараагийнх нь хэсэг нь болохоор нэхэмжлэлийг болохоор QPS олгож өгнө гэсэн байна. Invoice-ийн дагуу нэхэмжлэлийг. Ааха. За invoice гэдэг энэ дээдлийн хэсэг байна тийм. Invoice гэсэн хэсэг. За үргэлжлүүлээд. За invoice-ийн хэсэг гэж байна. За төлбөрийн нэхэмжлэл үүсгэх. За төлбөр татгах, төлбөр шалгах, за төлбөр цуцлах. За их олон зүйлүүд бас байдаг юм байна. За энэ чирээс бас нэг харах зүйл нь болохоор давуу талтай зүйл нь болохоор юу вэ гэхээр за merchant sandbox гэдэг. За sandbox гэдэг нь юу вэ гэхээр тестийн орчинд та энийг бас шалгаж, туршиж үзэж бас болно гэсэн үг. Тэгэхээр за тестийн орчинд бид нэр ашиглаж үзэхийн тулд бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр за хэрэглэгчийн username болон password хэрэгтэй. За энэ username болон password хоёрыг болохоор QPS авна гэсэн байна тийм. За QPS яаж авах юм бэ гэх юм бол QPS гэж ороод QPC гэмээр гэж ороод бидэнтэй хамтрах гэж дараад эргэн болон байгууллагаа хов хүн ч гэсэн өөрийнхөө дансан дээр QR кодыг үүсгэж болно тийм. За тэгхийн тулд эргэн болон байгууллага гэдгийг өөрөө сонгоод за өөрийнхөө мэдээллийг бүртгүүлээд илгээх тавчиг дар. За тэрний дагуу болохоор бид нар болохоор асуумж байдлаар та яг ямар зорилгоор ашиглаж байгаа юм бэ гэсэн асуумж ирнэ. Тэр асуумжийг нь бас яг үнэн зөв бөглөөд явуулах юм бол биднэрт болохоор тестийн байдлаар ашиглаж болох үс, үн төлбөргүй ашиглаж болох үс. Энэхүү username болон password-ыг илгээж өгнө. За тэгээд өөрөөр гэсэн бид нар одоо sandbox-ын боёо тестийн орчинд ашиглах username password-тай болох юм бол за тэрнийхээ дагуу access token-ыг аваад өөрсдийнхөө нэхэмжлэлийг үүсгээд за нэхэмжлэлээр ирж байгаа QR кодын линкийг аваад за тэрхүү линкээ бид нэр болохоор хэрэглэгчдэд яаж QR болгож үзүүлдэг юм бэ? За энэ эхний 3 алхмыг бүгдээрээ хийж үзнэ. За тэгэхээр нэг номерт та юу хийх ёстой вэ гэхээр QPay руу холбогдоод өөрөө би тестийн орчинд за QPay-г ашиглаж сурах гэсэн юм аа. За надлуу тестийн username болон одоо password-ыг явуулаад өгөөч гэсэн хүсэлтийг мэйл бичиж явуулах хэрэгтэй шүү. За мэйл бичиж явуулах гэхээс илүүтэй нэг зүйл нь болохоор эхлээд энэ дээр болохоор илгээх гэж дараад тэрний дагуу таны холбосон мэйл хаягн дээр чинь болохоор асуумж ирнэ. Тэрхүү асуумжийнхаа дагуу мэдээллүүдээ явуулахаар цаанаас болохоор мэйл ирдэг байна. За тэгээд бид нар яаж энийг тестэлж үзэх вэ гэхээр за Postman гэдэг аппликейшн байдаг. За Postman. За энэхүү Postman болохоор яадаг вэ гэхээр бид нар ямар нэг вебсайтыг хийгээгүй байхад за бас код бичээгүй байхад шууд сервер руу хандж болдог гэсэн. За Postman гэдэг яг ийм нисэж байгаа сансрын үсэрч байгаа сансрын нисгчийн зурагтай тийм шүхэрчин ч юм уу тийм. За ямар ч гэсэн дээшгээ үсэрч байгаа шар өнгийн зурагтай шар өнгийн логотой Postman гэдэг. За энэхүү Postman-ыг болохоор за sign up үн төлбөргөө одоо бүртгүүлээд хэрэглэж олон. За эсвэл өөрийнхөө за Windows, Apple за аль аль хөлбөр дээр нь бас татаад авчиж болно. За би болохоор энэ одоо өөрийнхөө татаж авсан хөлбөрийг ашиглана. За татаад авахаар яадаг вэ гээд. За татаж авахаар бид нар болохоор Postman гэдэг яг нэг иймэрхүү байдлаар харагдана. За энэчнээс workspace гээд за 0.01-ийн 1 гэсэн байдлаар за би өөртөө болохоор ажлын талбар үүсгэж. За тэгээд ажлын талбар нь ямар байх юм бэ гэхээр надад одоо хоосон ажлын талбар хэрэгтэй байна тийм. За нэр нь юу юм бэ? За QR тест хийх гэсэн юм аа.
гэсэн байдлаар ямар ч хамаагүй нэр өгч болно. За тэгээ ажлын талбараа нэрлэлчлээ. За ингээд миний ажлын талбар эхэллээ. За энэ чэнэс болохоор new гэж бичээд HTTP буюу за Hypertext Transport-ийн протокол буюу за HTML хэл дээр явах байдлаар. За ингээд танахаар над дээр юу өсч ийнэ гэсэн гэхээр за git гэсэн байна. Git гэж юм post гэж байна тий. За энэ дээр линк бичих юм байна. За send гэж дарах юм байна. За git болон post гэдгийн яг ялгаа нь юу вэ гэвэл git гэдэг нь болохоор серверээс мэдээллийг авна гэсэн үг. За post гэдэг нь бол эсрэгээрээ сервер рүү мэдээллийг бичиж оруулна гэсэн үг. За тэгэхээр би аль алийг нь яаж ашиглах нь вэ гэдгийг болохоор QP. За энийг хааж байгаад QP за developer QP цэг имэнээсээ сая болохоор би тэр процессын зураглалыг харсан, үзсэн. За одоо болохоор токен авах хүсэлтийг шалгаж үзье тийм. За бидний мэйл хаяг дээр за username болон password ирсэн байгаа. За би энэ удаа өөрийнхөө ирсэн username болон password-ыг ашиглаад нэвтрэх одоо хүсэлтийг тэгээ нэвтрэх өөрийнхөө төлхөөрийг авъя. За би болохоор JavaScript ашигладаг буюу Node.js-ийг ашиглана. За тэгхийн бол энэ дээр байгаа нь болохоор post гэдэг методыг ашиглаад буюу сервер рүү бичиж оруулах байдлаар ашиглаарай гэсэн байна. За тэгээд ашиглах линк нь болохоор энэ байна тийм. За Merchant Sandbox QP email authentication token гэдэг линкийг байна. За тэгэхээр энэ линкийг хуулж аваад за өөрийнхөө postmail руу орч. За postmail руу ороод линкээ бичиж оруулаад энэ хэсэг дээр нь болохоор git биш. За post гэдэг утгыг оруулаад за тэгээд send дарахгүй байжгаад authorization гэсэн хэсэг дээр нь болохоор basic auth гэдгийг сонгоод за энэ дээр болохоор username гэдэгт нь болохоор надад QP-с ирсэн user name-ээ оруулаад password дээр нь болохоор надад ирсэн password-а оруулна. За ингээд send гэсэн товчийг даруул яах вэ гэхээр за response гэж байж гэн те. За response нь буюу серверээс надад ийм хариу ирлээ. За энэ 200 гэхээр юу гэсэн үг вэ гэхээр сервер болохоор миний үйлчлэлийг зөвшөөрсөн гэсэн үг. За ингээд надад тэнцэнээс болохоор access token гэдээ гараад ирлээ. За ингээд би өөрийнхөө access token-ыг бол авчлаа буюу нэгдүгээр алхмыг даваад гарчлаа. За хоёрдугаар алхам дээр яах вэ гэхээр нэхэмжлэл үүсгэнэ гэж. За invoice кодыг QP-с олгоно гэдэг. За mail ирэхдээ mail дээр болохоор бас invoice кодыг болохоор QP-с ирүүлсэн байдаг. За test invoice гэсэн байдлаар ирсэн байдаг. За энэ болохоор дараагийн шат нь болохоор юу вэ гэхээр за одоо энэ дээр байна те invoice create гэдэг. За бид нар QP руу явуулах гэж байгаа нэхэмжлийн загвараа явуулна гэсэн үг. За тэрний дагуу болохоор QP-д болохоор бидэрт банктай холбогдсон байдлаар QR кодын утгыг гаргаж өгдөг гэсэн үг. За тэгэхээр бид нар одоо хамгийн ихний алхам буюу invoice-ыг үүсгэж чинь гэсэн үг. За invoice үүсгэхдээ энэ дээр бас байж гэн тий. За би болохоор JavaScript ашигладаг болохоор Node.js дээр нь тавьчих. За post гэсэн методыг ашиглаад за Merchant Sandbox QP v2 invoice гэхээр энэ линкийг нь хуулаад авчнаа. За хуулж аваад ажлын талбар дээр болохоор дахиад шинэ request үүсгэнэ. За шинэ request дээр болохоор бид нар яах вэ гэхээр эхнийх нь утга нь болохоор git биш post методыг ашиглаад дараа нь болохоор окей энэ линкийг тавиад за энэ удаа authorization гэдгийг нь болохоор сонгохгүй байжгаад үргэлжлүүлээд юу оруулах хэвээр нэгжээс нь харъя тийм. За метод нь болохоор post гэдэг методыг ашиглаарай гэсэн. За тийм. За линкийн хувьд болохоор энэ линкийг ашиглаарай гэсэн. За энэ линкийг авсан. За header хэсэг дээр нь болохоор content type гэдэг нь болохоор application JSON гэж байгаад authorization bearer байгаад body хэсэг дээр нь болохоор JSON файлаа оруулаарай гэсэн байна. За энэ дээр тэгвэл юм одоо header болон body хэсгүүд ороод ирчихвэ тийм. За header body гэдэг нь болохоор яг бидний эсрэг чигтгтэй адилхан гэсэн. Бид нар одоо чинь аль нэг байгууллагын хүний нөөцийн хэсэглөө өргөдөл явуулахдаа тухайн хүний нөөцийн хэсэгт хандах нь тийм. За өргөдлийн агуулга дээр юу байх юм бэ? Ажилд орох одоо өргөдлийг бичлээ гэсэн байдлаар бичдэг. За тэрнтэй мөн адилхан.
За энэ дээр нь болохоор за authorization хэсэг дээр болохоор би юу гэж бичих хэрэгтэй вэ гэхээр bearer гэж бичих хэрэгтэй тийм том үсгээр bearer гэж бичээд үргэлжлүүлээд content type нь болохоор JSON файл байна. Application JSON файл байна. За JSON гэдэг нь юу вэ гэхээр object гэсэн үг. За дотроо нэлээд олон мэдээллүүдийг агуулгацсан байдаг. За чи нөгөө байшин барилгаар ярих юм бол за энэхүү одоо байшин нь болохоор за дотроо за тоосгонуудтай байх нь байна, сангийн шугамтай байх нь байна, за цахилгааны холболттой байх нь байна гэдэг бүх зүйлийг нь агуулсан, бүх мэдээллийг нь агуулсан байдаг болохоор энийг нэг объект гэж ярьдаг. Буюу JSON файл. За authorization-ийн хэсгийн bearer гэдэг дээр бас нэг зүйлийг нэмэх хэрэгтэй. За тэр нь болохоор зай авч байгаад өмнөх ажлын талбараасаа бид нар access token-ыг за энэ болохоор string буюу text мэдээлэл байна те. Тэгэхээр одоо гадна талын болон эхлэлийн болон төгсгөлийн double quotation буюу хоёр давхар цэгийг авахгүйгээр цэгэн доторх мэдээллийг нь аваад header хэсгийнхаа буцаад нөгөө ажлын талбарт энийхээ header хэсгийн артлаас нь шууд зай авч яагаад бичээд тавьчихна гэсэн үг. За ингээд authorization дээр нь одоо bearer байдлаар буюу одоо нэвтрэх зөвшөөрсөн токен байдлаар за энэ токеныг ашиглаарай гэдэг. За яагаад bearer гэж бичиж байгаа вэ гэхээр хамгийн анх бид нар өөрсдийнхөө access token-ыг авахд энэ токеныхын төрөл нь болохоор bearer гэж гарч ирсэн. За тэгэхээр bearer гэж бичээд access token дээр нь болохоор өөрийнхөө нөхөө токеныг зай авч яагаад оруулчихна гэсэн үг. За тэгээ бид нар болохоор энэ удаа invoice буюу нэхэмжил үүсгэх гэдэг. За энэхүү нэхэмжил дээр болохоор authorization за content type нь болохоор JSON файлаар оруулсан. Өөрөөр хэлбэл өргөдөл дээр болохоор за бид нар за намайг балжир гэдэг юм гэдэг шиг. За миний одоо би бол одоо энд хэрэглэгч байгаамаа гэдгийг за одоо ийм регистрийн дугаартай хэрэглэгч байгаамаа гэдэг шиг өөрийнхөө мэдээллийг оруулаад за би сервер рүү ийм мэдээлэл явуулах гэж байна. Ямар мэдээлэл юм бэ гэвэл JSON байдлаар мэдээлэл явуулах гэж байна. За энэ JSON файлаар мэдээлэл явуулахдаа ямар мэдээлэл явуулдаг вэ гэхээр өөрийнхөө за эссэний хувьд за ийм би мэдээллийг явуулах гэж байна гэдэг зүйлийг болох body хэсэг төр бичдэг. За тэдэн онд төрсэн ийм одоо албан тушаал ийм ажлууд дээр одоо ажиллаж исэн. За ийм зүйлийг ингэ хүсэлтэй байна гэдэг мэдээллийг болохоор би body хэсэг дээр raw байдлаар JSON-ыг сонгоод явуулна гэсэн. За энэ дээр байгаа JSON файлын жишээг нь харъя л та тийм. За invoice code, sender code, за branch code нэлээд их дэлгэрэнгүй их урт жишээтэй байна. Тэгэхээр энэ удаа би урт жишээ ашиглахын оронд богинохон жишээ ашиглаад үзье. За миний оруулж байгаа жишээ болохоор за invoice codeтэй за sender-ийн invoice буюу за хэрэглэгчийн мэдээлэл нь болохоор за 001-тэй. За гэсэн байдлаар за amount нь за 1000 төгрөг гэсэн байдлаар жишээ оруулж бичээд за энэ удаадаа болохоор би authorization хэсэг дээр болохоор ямар нэг зүйл сонгоогүй. За header хэсэг дээр болохоор bearer гэж бичээд өөрийнхөө гарч ирсэн access token-ыг бичээд content type дээр нь application JSON гэж бичээд body хэсэг дээр нь болохоор raw байдлаар JSON-ыг сонгоод за энэ дээр болохоор нэг 5 мөр код бичээд одоо ингээд send дараад үзье. За инхээр body хэсэг дээр яасан бэ гэхээр 200 гээд надад хариу ирсэн. Request буюу хүсэлтийг бол зөвшөөрлөө гэдэг. Буюу за сервер болохоор миний үйлчлэлийг зөвшөөрч байна тийм. За зөвшөөрөөд гараад ирсэн чинь надад нэлээд урт мэдээлэл гараад ирлээ. За энэ дээр юу байгаа юм бэ гэхээр invoice-ийн ID буюу за тухайн оруулж байгаа нэхэмжлийнх нь өөрийнх нь дугаар. За аливаа нэг байгууллага за төрийн албат дээр болохоор алтан тоотууд гэж байдаг тийм. За яг тэрнтэй адилхан байдлаар миний invoice дээр дахин давтагдахгүй ID дугаарыг өгсөн. За тэгээ QR-ийн текст байна, QR image байна тийм. QR image гэж байгаа хэрэг чинь одоо болон зургийн хэлбэрээр гарч ирэх хэрэгтэй биш үү? Яагаад одоо хэмжээний текст байгаа вэ? Тэгэхээр бид нар энийг болохоор өөрсдийнхөө хэрэглэх хэл рүү хөрвүүлэх хэрэгтэй. Буюу одоо HTML хэл дээр тийм. За HTML рүү хөрвүүлж иж энэ болохоор QR байдлаар харагдана гэх. За QPay-ийн хувьд давуу тал болохоор юу вэ гэхээр за бүх төрлийн одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банк болон за шилжүүлэхийн
За аппликейшнууд, за төрөвч wallet-уудтай бүгднтэй хамтардаг байх нь. За чинь хаан банк байна. За тийм худалдаа төрийн банк байна, хас банк байна. За богод токи аппликейшн гэх мэтчлэн байдлаар за шилжүүлгүүдийг хийх тухайн платформудтай буюу санхүүгийн байгууллагуудтай бүгднтэй хамтарч ажилладаг юм байна. За энэчнээс тэгвэл би одоо яг юу авах хэрэгтэй вэ гэдэг. QR image. За өөрөөр хэлбэл дөнгөж сая бид нар яг аль үйлдэлийг хийгээд дууссан бэ гэхээр эхнээс нь процессорын зургийг харах юм бол дөнгөж сая бид нар QPay руу invoice буюу өөрсдийнхөө нэхэмжлэлийг явуулахад бидний нэхэмжлэлийн дээр дугаар үсгээд энэ дугаартай хамаарал бүхий QR кодын кодыг бол бид нар руу явууллаа тийм. За тэгвэл одоо 3 дугаар ахлам дээр бид нар яах вэ гэхээр энэхүү кодоо одоо хэрэглэгчдэд харагддаг байдлаар банкны аппликейшн дээр уншигддаг байдлаар зургийн хэлбэртэй болох хэрэгтэй байна. Тэхийн тулд за QR image гэсэн одоо энэ хэсэг байна тийм. За QR image дээр за энэ болохоор одоо string буюу текст мэдээлэл орж ирж байна. За энэхүү текст мэдээллийнхаа давхар цэгтэй буюу double quotation-ы дотортлын хэсгийг хуулж аваад за мөн string-ийнхаа дотортлын double quotation-ы өмнөх хэсэг хүртэл нь хуулж аваад control хийж. За тэрнийхээ дараа энэ удаа ямар нэг байдлаар editor ашиглахгүй зөвхөн өөрсдийнхөө notepad-ийг ашиглаад нэлээд old school typing аргаар машингийн HTML код үсгээд QR кодыг гаргаж ирж үзье. За ингийн тулд notepad руу ороод за ингээд бидний компьютер дээр ажилладаг notepad байна тийм. За энэ дээр болохоор HTML кодоо бүгдээр бичээд үзье. За эхлээд HTML болохоор doctype нь болохоор HTML буюу за миний бичиж байгаа бүх зүйл болохоор HTML хэл дээр уншигдэн шүү гэсэн тодорхойлт тайлбарыг болохоор хамгийн ихний мөр дээр бичиж өглөө. Өргөжлүүлээд за HTML гэж бичээд за энд HTML-ийг хаагаад гээ. Окей. Тэгэхээр юу вэ гэхээр энэчээс энэ хүртэл бүх мэдээлэл болохоор HTML дээр уншигдана гэж. За тэгээд энэ дотроо болохоор body бичиж өгөөд. За бас адилхан body-го хаагаад гээ. Боёо элементүүд body гэсэн элемент үсгэлээ. За энэ дотроо болохоор source гэдэг tag бичиж өгнө. Image гэдэг. За image гэдэг энэхүү tag дотор одоо юу байх вэ гэхээр image нь болохоор бус tagтай адилхан яадаггүй эхлэл болон төгсгөлийн tag гэж ядаггүй ганцхан байдаг та. За энэ дотор болохоор style-ийг бичиж өгнө. За style нь болохоор ямар байх вэ гэхээр QR код болохоор квадрат хэлбэртэй байдаг тийм. Яг аль алилын хэмжээний ижлэх. За тэгвэл width болон height гэдэг байдлаар урт өргөн хоёр нь яг ижлэгэн 280 ямар хэмжээтэй вэ? Пикселийн хэмжээтэйгээр. За үргэлжлүүлээд за энд ямар source-ийн мэдээллийг авах юм бэ гэхээр data нь болохоор data мэдээллийг авна. Энэхүү data мэдээлэл нь image зураг нь болохоор PNG гэсэн өргөдөлттэй зураг байгаад base 64 гэдэг хувилбараар явна. За үүнийхээ артлаас юу оруулж ирэх хэрэгтэй вэ гэхээр за энэ дээр окей ингэж оруулаад за үүнийхээ артлаас таслын артлаас
бид нар дөнгөж саяын хуулж авсан өөрийнхөө QR имижийнхаа зургийг авчна гэсэн үг. За хуулж авсан. Хуулж авсныгаа болохоор шууд энэ дээрээ таслын артлаас оруулаад за ямар нэг тийм зай байхгүй байл их зүгээр. Окей. За тэгээд имиж тагийг нээсэн. За ингээд ер нь их алдаа гарахгүй гайг болоод. За ингээд энийгээ болохоор control S дараад хадгална. Хадгалахдаа болохоор all types гэж хадгалаад ямар нэртэй өгөх вэ гэхээр за QR код за тест юм уу те. Хүснээрээ өгч код тест. Тест гэж биччихээд хамгийн гол зүйл нь болохоор юу вэ гэхээр өргөтгөлтээр нь HTML гэсэн байдлаар өргөтгөлөө бичиж өгч дуусгах хэрэгтэй. За ингээд save хийгээд дарчаа. За тэгээд дэлгэцлүүгөө ороод үзье те. За дэлгэцлүү ороод үзэхээр яаж ийнэ гэхээр дөнгөж сая миний хадгалсан файл болохоор нөгөө edge дээр боёо браузер дээр ажилладаг хэлбэртэй болцсон байна. За энэ дээр дараад үзэх юм бол яах вэ гэхээр миний QR код болохоор base 64 хөлбөр дээр болохоор ингээ гараад ирсэн байна тийм. За одоо тэгвэл бүгдээр энэхүү QR кодыг мобайл банктын аппликейшнаас шууд скан хийгээд үзье. Скан хийгээд уншсан. Уншиж байна алдаа гарсан. За энэ ямар алдаа гарсан бэ гэхээр за нэхэмжлэл олдсонгүй гэдэг. Яагаад гэвэл одоо би худалдаа хөгжлийн банкны аппликейшн ашиглаж байна. Миний нэхэмжлэл худалдаа хөгжлийн банк руу очоогүй гэсэн. За яагаад очоогүй вэ гэвэл би тестийн шугамар за энэхүү QR код ажиллаж гин үү? QR кодыг үсгэж чадчих гин үү тийм? Энэ процессуудыг болон энэ алхмуудаа болохоор тест хийхин тулд ашиглаж үзсэн. Тэрнээс жинхнээсээ би QPay дээр очоод гэрээ байгуулаагүй. Болохоор за миний дансан дээр болон за миний хийж байгаа аппликейшн болон вебсайт за платформуудын хувьд болохоор бүртгэл болохоор үүсээгүй. Жинхэнэ бодит бүртгэл цаашаа банк руу яваагүй. Гэхдээ энэ алдаа ингэж гарч ирж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ ажиллахгүй байгаа зүйл бол биш. Эсрэгээр нь банк руу миний энэ QR код очоод банк болохоор миний QR кодыг шалгаж үзээд за ийм нэхэмжлэл ирээгүй байна гэсэн хариултыг өгч байна гэдэг чинь тестийн орчинд буюу sandbox-ийн орчинд миний QR код ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр дараагийн шатанд бид нэр юу хийх хэрэгтэй бүгдээр процесс мапаас харъя тийм. За бид нар болохоор эхлээд invoice үүсгэжлээ. Invoice үүсгэсний дагуу болохоор QPay-с болохоор бид нар л болохоор хариу QR кодын датаг илгээж. За тэрхүү датагаа болохоор бид нар хэрэглэгчдэд харагдах QR код зургийн хэлбэрээр гаргаад банкны аппликейшнээр скан хийгээд уншуулад банкны аппликейшн руу уншуулад үзлээ тийм. За тэгэхээр болохоор 1 2 3 4 баг энэ дээр байгаа 4 процессыг дөрвөлинг нь хийгээд үзчихлээ. Харин жинхнээсээ хийж үзэхийн тулд яах вэ гэхээр QPay дээр очоод эхлээд болохоор хүсэлтийг хэлгээгээд жинхнээсээ өөрөө очоод гэрээ байгуулаа. Гэрээний дагуу ирсэн username болон password-ыг ашиглаад явах юм бол цаатлаасаа болохоор QPay-ийн талаас болохоор яадаг вэ гэхээр банкны аппликейшн руу болохоор дараагийн процесс нь одоо энэ байна те. 4-р за 1 2 3 4 бараг 5 дугаар шатны юм уу да. За 5 дугаар шат нь болохоор QPay болохоор invoice-ыг банк руу явуулдаг гэсэн. Бид нар болохоор энийг хүртэл өнөөдөр болохоор хийж чадах болохоор энэ хүртэл хийгээд дуслаа. Тэгээд цаашдаа олон QPay-тэй холбоотой зүйлүүд байх юм бол яг ийм байдлаар QPay-ийн энэхүү developer QPay-ийн хэсэг дээр байгаа мэдээллүүдийг ойлгож үзэх юм бол бас илүү амар байх болов уу гэд тайлбар болгоод бичлэг хийлээ. Тэгээ өнөөдрийн бичлэгийг энэ түрээ дуусгая. Тэгэд үзсэнд баярлалаа. Бүгдээ өөр өөрсдийн гэсэн QPay QR код үүсгэж үзцгээе тийм. Бүгдэнд амжилт хүсье.